Та бүхэндээ болсон болоогүй зүйлээс сэдвүүлсэн зүйлээ ярьж өгье. Америкийн аимшигын түүхүүд. Хамгийн ихэнд бол Ленар нуурын хараал, Жоржиа муж, Атланта хотын хойд зүгт орших асар том хиймэл нуур хэд хэдэн шалтгаанаар айдас төрүүлдэг байна. Учир нь уг нууранд тоолж баршгүй зай болно. Усан цэлэгчд живж, эрэг дээр нь тогтмол аллаг болдог юм байна. 1990-ад оны ихээр уг нуураас сураггүй алгуулсан эмэгтэй нь арга яс автомашины дотроос олджээ. Тухайн явдлаас хойш хүмүүс Ленар нуурыг дэрэгдүүр эмэгтэй хүний дүрсийг хардаг болсон байна. Мөн нуурын гүнд аврах том сом загас амьдардаг тухай хэд хэдэн хүн ярьж байжээ. Энэ нь бүхэл бүтэн нохойг залгиж, шумбагчийг живүүлэхэд ч хүрэх том хэмжээтэй гэж яриа тархсан байна. Хиймэл нуурыг бий болгохын тулд гэр бүл, бизнес эрхлэгчдийг газраас нь нүүлгэн шилжүүлэхтэй холбоотой олон асуудал дагалдсан түүхтэй. Мөн нуур байрласан газарт өмнө оршуулгын газар байрлаж байсныг хүмүүс таагүй зүйлс их тохиолдолд холбоны ярих нь их болжээ. Дараа нь 3 хөлтэй эмэгтэй Миссисипи муж. Хэрв орой үдшийн цагаар хэн нэгэн таны автомашины араас гүйж цонхыг нь тогшиж эхэлвэл энэ айдас төрүүлхэн гарцаагүй бизээ. Харин араас гүйж бүхэн 3 хөлтэй эмэгтэй байвал яах вэ? Колумбус хотын оршин суугчдын удаа дараал нь мэдэгдэж байснаар мах цус нь ил гарсан өөр хүний биеийн хэсгийг өөртөө залгаснаар 3 хөлтэй болсон нэгэн эмэгтэй ардаас нь дагаж байсан хэмээн мэдээлдэг байжээ. Хив үзэгдэл эсвэл амьд хүн эсэх нь тодорхойгүй тэрхүү эмэгтэй 3 дахь хөлийн талаар олон зурхал тархсан байдаг. Тухайлбал 3 хөлтэй эмэгтэй хайртай залууга хөнөөгөөд хөлийг нь тайрч авна өөрийн бие залгасан хэмээх түүх өргөн тархсан юм. Эсвэл зарим нь сураггүй алгуулсан охины хайсаар эцэст нь түүнийгээ хэрцгийгээр мөчсөн байдалтай олсондоо шаналсан их өөртөө нэг хөлийг нь залгасан хэмээн ярьцгаадаг байна. Ямар ч тач шөнийн цагаар Нэш роуд гудамжаар автомашиныхаа гэрлийг унтраагаад явах юм бол та энэхүү эмэгтэйтэй таарлах магадaltaй юм гинэ. Дараагийн дугаард Ривердэлийн зам, Колорадо муж. Netflix-ийн алдарт Ривердейл цувралтай ижил нэртэй уг зам Торонто хотын ойролцоо байрладаг бөгөөд нийт 17 км урттай. Энэхүү замын талаар ойр хавьд амьдардаг хүмүүсийн дунд маш олон аимшигын домог яриа тархсан байдаг юм. Зам дээгүүр гүйж буй сүнс, төрөл бүрийн буугч өтгөр зэрэг аимшигт юр бусын зүйлстэй олон хүн таарлсан талаар яригддаг. Гэхдээ уг замын хамгийн анхаарал татсан зүйл бол Gates of Hell гэх нэгэн байшин руу орох гаднах хаалга байдаг. Домогт өгүүлснээр эрт дээр үед тус байшинд амьдарч байсан нэгэн гал зурсан нэр өөрийнх нэр хүүхдүүдийн амьдаар нь шатаасан түүхтэй гинэ. Шатсан байшингийн үнс нь одоо хүртэл тэр газар дээр байдаг бөгөөд тентгийн хүмүүс цагаан хувцас өмссөн эмэгтэйн сүнс шатсан байшингийн үнс дээгүүр алхаж буугаар харагддаг хэмээн ярьцгаадаг байна. Эмэгтэй хүний сүнснээс гадна модон дээрээс дүүжлэгдсэн боолуудын сүнс болон анчин нохтын сүнс тус газар тогтмол үзэгддэг байна. Зарим хүмүүс ийм олон төрлийн юр бусын зүйл жижиг талбайд төвлөрсөн нь уг газар жинхэнэ таминууд хаалга байдаг гэдэгт итгэдэг байна. Тухайн газартай холбоотой иймэрхүү олон янзын түүх томгууд яг хизээнээс яригдж эхэлснийг хинч тааж мэддэггүй. Гэхдээ боолуудын сүнсний түүхийг харгалзан үзвэл 1850-ад оноос хойш энд аимшиг зүйлс тохиолдож эхэлсэн гэж үздэг байна. Дараагийн дугаарт Тамийн гүүр, Мичиган муж. Домогт өгүүлснээр Элас Прески гэх нэгэн галзуу номлогч эрэгтэй бага насны хүүхдүүдийг хуурам эхэлж ойд аваачиж тэднийг тарчлаан зовоодог байжээ. Тэрээр хүүхдүүдийг олсоор хүлээд нэг нэгээр нь маш хэрцгий аргаар хөнөөдөг байсан гин. Харин цогцуудыг голж ивүүлдэг байсан юм. Алгадсан хүүхдүүдийн эцэгчүүд галзуу номлогчийг барьж явах үед тэрээр буугч өтгөр автагдсан байсан хэмээн өөрийн үлдсэн аимшигт хэрэгүүдэд тайлбарласан байна. Гэсэн ч уур хил нь уй гашуудлаа автсан эцэгчүүд түүнийг дүүжилж алхахаар шийджээ. Харин Тамийн гүүр гэдэг нь хэрцгий алуурч нь Элисийн цогц зөөдөг байсан ойн дундах горхийг давсан нарийн гарцыг нэрлэдэг болсон юм.
Уг гүрийг шүн дунд гатлахаар шийдсэн хүмүүс хүүхдүүдийн хашгирч буй чимээ сонсдог гин. Мөн хэсэг бүлэг хүмүүс галзуу номлогчийн гэрэлтсэн нүдтэй хар дүрсийг харж байсан удаатай байна. Мичиган мужийн бүртгэл Элис Прескигийн хүний нэр байдаггүй ч 1910-ад оны эхээр Прески огтоо нэгэн гэр бүл амьдарч байжээ. Дараагийн дугаарт хүн ямаа Мэриленд муж Америкчуудын дунд алдартай хүн ямаа хоёрын эрлийз өсвөр насны хүүхдүүдийг алж нохоо идэж ямаа мэт майлдаг гин. Энэхүү хагас хүн хагас амьтны тухай домог хүмүүсийн дунд маш өргөн тархсан байдаг байна. Нэг хэсэг Америк нэгдсэн улсын хөдөө аж ахуйн яам нэгэн судалгааны байгууламжтай санамсаргүй байдлаар ийм амьтан бүтээсэн гэх цууяраа тарсан бөгөөд тус яам албан ёсоор мэдэгдэл хийж тархсан цууярааг нэзаасан байдаг. Хүн ямааны тухай анх 1971 онд сэтгүүлч Кэрен Хослер бичжээ. Түүний нийтлэлд нэгэн нохой толгойг цавцсан хэрэг бичигдэж ийм аимшиг зүйлийг хүн ямаа хийсэн хэмээн үзсэн байна. Хожим нь тэг Вашингтон Пост сонин тус аратны талаар урт нийтлэл бичсэн нь хүмүүс уг хүн ямаа тэдний дунд байдагт улам итгэдэг болсон юм. Цаашлаад хүн ямаа тэр даруй улс даяар алдаршаад хүмүүст айдас төрүүлж эхэлсэн бөгөөд одоогоор энэхүү аратны домог Америк нэгдсэн улсад хамгийн алдартай байдаг гинэ. Анхаарал тавьсан явдалд баярлалаа.